Сайн байцгаана уу? Univision болон Look TV-г үзэгчтэй. Өнөөдөр Univision-ийн үйлчилгээг хэрхэн Look TV-гээр дамжуулан гар утас, зөөрийн таблет, замун компьютероос авах боломжтой вэ гэдэг заавар видеог та бүхэндээ хүргэх гэж байна. Ингээд хамтдаа манад орж Univision болон Look TV-г холбоцгоё. За гэртээ ороод ирлээ. Одоо Look TV болон Univision хоёрыг хооронд нь хэрхэн холбох вэ гэсэн хідэн заавруудыг та бүхэнд хүргэх гэж байна. За хамгийн түрүүнд бол та Look TV аппликейшнийг татаж авна. За миний хувьд бол аппликейшнийг татсан ч гэсэн өөрийнхөө утасны дугаарыг бол аппликейшнтэйгээ холбоог байгаа. Тэгэхээр та бүхэн хамгийн эхний хийх ажил юм бол өөрийнхөө утасны дугаарыг аппликейшнтэйгээ холбох байгаа. За яаж холбох вэ гэдэг үйлдэлүүдийг одоо харуулъя. За Look TV application руугаа ороход та хэрвээ гар утасны дугаараа бүртгүүлээгүй тохиолдолд таны гар утасны дугаараа бүртгүүлээрэй гэсэн юм санамж утас гарч ирнэ. За ингээд та өөрийнхөө гар утасны дугаарыг оруулж өгнө. За үүний дараагаар таны гар утсанд баталгаажуулах код ирэх байгаа. За ингээд гар утасны дугаараа та амжилттай хадгалах боломжтой. За ингээд холбосны дараагаар та Univision-ийнхаа меню үсгийг эхлээд гаргаж ирнэ. За меню үсэг дээр ороход видео, сан, кино, багц гэх мэтчлэн яваад Look TV-гийн аппликейшн бол Univision-ийн цонхон дээр гарч ирнэ. За Look TV-гийн аппликейшн дотор Look TV гэж юу вэ? За хэрхэн та Look TV-гээ Univision-тэйгээ бүртгүүлэх вэ гэсэн зааврууд байгаа. За мөн түнчлэн гишүүн нэмэх болон хасах гэсэн хэсэг дээр орно. За энэ хэсэгт бол та өөрийнхөө гар утасны дугаарыг бол оруулж өгөх байгаа. За ингээд OK дарж буюу OK тавтгалууд дээр дараад утасны дугаараа одоо бүртгүүлэн бүгдээрээ бүртгүүлье. За утасны дугаараа бүртгүүлээд OK тавчийг дарах байгаа. Ингээд таны Univision-ийн аппликейшн дээр гар утасны дугаараа оруулсны дараагаар баталгаажуулах код гэсэн хэсэг энэ хамгийн ард талд нь идэвхжиж гарч ирж байна. За Univision дээр гарч ирсэн баталгаажуулах кодоо та Look TV аппликейшныхаа энэ IPTV гэсэн хэсэг дээр баталгаажуулах кодоо бичиж өгөх байгаамаа. Окей. За ингээд IPTV-гийн холболт амжилттай боллоо гэсэн мессеж ирэх юм. За ерөөсөө Univision болон Look TV application хоёрыг холбоход ийм амархан байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн яг энэ зааврын дагуу гэр бүлийнхаа 5 хүртэлх гишүүнийг 2018 оныг дуустал үнгүү ингээд холбуулад бүгдээрээ гар утаснаас Univision-ээ тал талаас үзэх юм боломжтой, сайхан боломжтой нэгдсэн баг нэ. За одоо би ажилдаа явах гэж байна. Тэрнээс өмнө сүүлд үзье гэж утсан Everest гэдэг киногоо Univision дээрээ түрээсэлчээд замдаа гар утсаараа үзэж явах гэж байна. За одоо түрээслэе. За кино түрээсэлчлээ. Одоо ажилдаа явлаа. За дөрөв гэртээ эхлүүлсэн Everest киногоо Look TV application дээр маань үргэлжлүүлж үзэх гэсэн хэсгээр ороод ирсэн. Ингээд үргэлжлүүлж үзээд явж байна. Нэмэлт дахиад нэг сайхан мэдээд болгоход та бүхэн Look TV application-аараа дамжуулаад телевизийн сувгуудыг бас үзэх боломжтой болдог. За мөн дээрээс нь телевизийн сувгуудын нэвтрүүлгүүдийг нөхөж үзэх хүртэл боломжтой. Ийм сайхан даваа талтай. Тэгээд өнөөдөр хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Look TV-тэйгээ Univision-ийн холбооснараа гар утаснаас Univision-ийн бүхэл үйлчилгээг авнаа гэдгийг тулгахад таатай. Ингээд хаач цог Look TV. Univision-ийг Look TV-гээр